Дараах эрхэм гишүүдээ Монгол Улсын засгийн газраас 2026 оны 6 дугаар сарын 18-ны өдөр Улсын их хурлд өргөн мэдүүлсэн газрын тосны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн хэлэлцэх хэсэг асуудлыг Улсын их хурлын эдийн засгийн байнгын ороо 2026 оны 6 дугаар сарын 26 өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж анхны хэлэлцүүлэг бэлтгүүлэхээр эдийн засгийн байнгын ороонд шилжүүлсэн. Эдийн засгийн байнгын ороо 2026 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн хуралдаанаараа хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулахдаа Монгол Улсын их хурлын шулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39-р зүйлийн 39-ийн 10-т заасны дагуу хуулийн төслүүдийг зүйлбэрээр нь хэлэлцсэн болно. Газрын тосны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн талаар Улсын их хурлын гишүүн Сорон Зумбалд, Бямсүрэн, Бадамсүрэн, Сэддэж нарын зүгээс газрын тосны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 3 дугаар зүйлтэй холбогдуулан нэг зарчмын зөрүүтэй санал ирүүлсэн бөгөөд байнгын орооны хуралдаанаар уг зарчмын зөрүүтэй саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн. Хуулийн төсөлтэй холбогдуулан Улсын их хурлын гишүүдээс асуулт асууж үг хэлээгүй болно. Улсын их хурлын эрхэм гишүүдээ газрын тосны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн газрын тосны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай, нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт оруулах тухай, нийгмийн даатгалын ерөнхий хуульд оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай, татварын ерөнхий хуульд нэмэлт оруулах тухай, татварын ерөнхий хуульд нэмэлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулсан талаарх эдийн засгийн байнгын орооны санал дүгнэлт, зарчмын зөрүүтэй саналын томьёолыг хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг та бүхнээс хүсье. Анхаарал тавьсанд баярлалаа.